Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт хүүхдүүдээ. Эцэг эхчүүд, багш сургууль хүмүүжүүлэгчид, эрхэм хүндэт телевиз үзэгчдээ. Та бүхэндээ 2013-аас 2014 оны хичээлийн шинэ жилийн баярын цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр энэ хүү хичээлд оролцохоор 600-ийн студид маань ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, тусгай сургуулиудын сурагчдын төлөөлөл хүүхдүүд маань эцэг эх багш сургууль хүмүүжүүлэгчдийн маань төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Та бүхэндээ баярлалаа. За ингээд хүүхдүүдээ Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн элбэгдэрж та бүхэндээ 5 дахь удаагийн тэл хичээлээ хуулийн засаглал хүүхдийн оролцоо сэдвээр хүргэхэд бэлэн боллоо. Ингээд энэ хичээлийг заах эрхэм багшаа Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн элбэгдэржийг бүгдээрээ угтан авцгаая хүүхдүүдээ. За баярлалаа. За их баярлалаа. Сайн байцгаана уу хүүхдүүд? За та бүхэнд энэ жилийн хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэж бүгд амжилт хүсье. Энэ жилийн хичээл рүүгээ орохоос өмнө 4 жил заасан хичээлийн сэдвээ сануулъя гэж бодож байна. Энэ талаар санаж байгаа хүүхд байна уу? Эхний хичээлийн жилийн сэдвийг санаж байгаа хүүхд байна уу? Гараа өргөч. Шинэ сургуулийн Бомбаяр байна. За. Тэгээд хамгийн анхны хичээл дэлхийн дулаар л байсан. За дэлхийн дулаар бол Монгол орн гэж байсан тийм. Хоёр дахь нь Монгол бахархал. Монголын бахархал юу байж болох вэ? Гурав дахь нь хэлэх хүүхд байна уу? Тийм, Монголын сайхан орн ор гэж. Яг дөрөвдөх нь хүн болох багаасаа гэсэн ийм 4 хичээл заасан байгаа. Тэгээд энэ жилийн хичээл бол хуулийн засаглал хүүхдийн оролцоо гэсэн ийм хичээл байгаа. Тэгээ өнөөдрийн хичээлийг би энд сууж юм уу аль эсвэл ингээд нэг самбар түвшид зогсох биш. Ер нь хүүхдүүдтэйгээ ярилцаж явуулъя гэсэн юм бодолтой байна. Тэгээ хуулийн засаглал гэхээр эхний үг нь юу гэсэн үг вэ? Хууль гэсэн үг байна, тийм ээ. Тэгээд хууль гэдэг үгийн талаар ер нь энэ юу гэсэн үг вэ? Хууль гэж юу вэ гэдэг талаар хэлэх хүүхд байна уу? Юу, ирээдүйд төгсөлбөр сургуулийн 11-р ангид сурагч бүрэн жаргал байна. Тэгээд хууль гэдэг нь миний бодлоор болохоор нийгмийн зохицуулал гэж бодож байна. Нийгмийн зохицуулалт гэж бодож байна, тийм ээ. Өөр энэ талаас хэлэх хүүхд байна уу? За тэр хүүхд. 5 дугаар сургуулийн сурагч хулан байна. Гин миний бодлоор хүн болгон дагаж мөрдөх ёстой. Хуулийн дагуу ажиллах ёстой. Хүн болгон дагаж мөрдөх ёстой. За энд нэг хүүхд байна. Наашаага тэр микрофоныг аваад өгч. За нийгмийн зохицуулалт гэсэн тийм ээ, хүн бүхэн дагаж мөрдөх ёстой гэсэн энд. Энэ болохоор миний бодлоор хүн бүхэн одоо нийгэм дагаж мөрдөх ёстой хэв маяг. Тэгээд бид нарын одоо нийгмийг зохицуулж идэг цогц юм. Та бүхэн л өөрсдөө хэллээ. Энэ бол би бүгд зөв гэж бодож байна. Ерөөсөө л хүний амьдралыг, нийгмийн амьдралыг, улс орны амьдралыг, ард түмний амьдралыг зохицуулах гэж гаргасан ийм л одоо журам байх нь, ийм л дүрм байх нь. Тэгээд ер нь хүн төрийн хуулиас гадна бүгдээрээ л дүрмтэй байдаг. Танаа сургууль дээр сургуулийн дүрм гэж байдаг, тийм ээ. Сургуулийн дүрм бол сургуулийн амьдралыг зохицуулсан дүрм. Сакс тоглох гэхэд саксны дүрм гэж байдаг ч тийм ээ. Ингэж одоо тоглоно. Хөлбөмбөг тоглож байгаа хүүхд хөлбөмбөгийн дүрмээр тоглодог. Шатар тоглоход хүртэл шатрын дүрм байдаг, тийм ээ. Хүүг одоо морь шиг нүүж болохгүй ч юм уу, тэмээг одоо өөр байдлаар нүүж болохгүй, тийм ээ. Ингэж нүүн, морь ингэж нүүн гэд бүгдээрээ дүрмтэй. Тэгэхээр энэ дүрмийг л бүгд дагаж биелүүлнэ гэсэн үг. Тэгээд амьдрал дээрээс жишээ авч болохын. Гэхдээ сая энд нэг хүүхэд хэлсэн хүн бүхэн дагаж мөрдөх ёстой гэж. Дараа чи хоёр дахь үг нь энэ дээр байгаа. Засаглал гэсэн үг байна. Засаглал гэдэг үгийг юу гэж ойлгож байна? Засаглал. За би ингэж ойлгож байна гэсэн тийм ойлголттой хүүхдээ гараа өргөч. За энэ талаас засаглал гэж би ингэж ойлгож байна. Засаглал. Захирагдана гэсэн үг байх нь шүү дээ, тийм ээ. Ер нь засаглал гэдэг чинь захирна, удирдна гэсэн үг үстэй. Хуулийн засаглал гэхээр юу гэсэн үг вэ? Хуулиар удирдуулна. Хуулийг л удирдлага болгоно. Хууль бол миний дарга. Даргалуулна гэсэн утгатай үг байх нь шүү дээ. Засаглал гэхээр хуулийн засаглал. Тэгээ зүгээр энэ хуулийн засаглал гэдэгтэй холбоотойгоор тийм амьдралын жишээ авъя. Саяхан би нэг сониноос уншиж байсан. Манай хууль зүйн сайд явж байгаад замын хөдөлгөөнд машинтай явж байгаад замын дүрм зөрчсөн. Тэгээд торгуулсан байсан. Тэр тухайд авах сонссон баг. Хууль зүйн сайд. Одоо ингээд замын цагдаа зогсоогоод тэгээ замын дүрм та зөрчлөө гэж торгосон. Тэр машин төр хэн явж явах нь хамаагүй. Тэр замын цагдаагийн зөв тийм биз? Хууль зүйн сайд ч явж гэнэ үү, хэн ч явж гэнэ. Замын дүрмэл зөрчсөн болвол тэр хүнийг торгох ёстой. Энэ юуг харуулж байна? Тэр хууль дүрмийг хүн бүхэн биелүүлэх ёстой. Хууль дүрмээс дээгүүр хэн ч байх ёсгүй гэсэн ийм л одоо утгыг харуулж байгаа.
Та бүхэн амьдралаас ийм жишээ татах хүүхэд байна уу? Би нэг амьдралын жишээ татъя гэж бодож байна. Би бас хэвлэлээс уншиж байсан. Одоо хүүхэд нь ач нь гадаадад төрөөд одоо хүүхэд нь гадаадад Америкт ажилдаг. Тэгээд ач нь эргэж ирсэн аав ээжтэйгээ. Тэгээд эмээн дагуулад энэ хотоор явж исэн юм байна л. Тэгсэн ач нь виз асъя гэсэн. Тэгсэн нөгөө эмээн миний хүү энд виз асчих гээд хашааны болондоо авчиад виз асуулах гэсэн чинь нөгөө ач нь уурлаад би энд виз асахгүй. Энд гадаа виз асч болохгүй шүү дээ. Яг зориултын газар л виз асах ёстой. Гэт нөгөө ач нь виз асч өгдөг. Нөгөө эмээн бүр гайхаад одоо манайхан бол тэр хашааны болон янз бүрийн газар виз асна гэдэг бол буруу зүйл байна. Олон нийтээс тогтцсон. Тэгэхээр тэр ач бол эргүүлээд эмээгээ сургаж байгаа. Өнөөдрийн хичээлийн хамгийн гол юм юу вэ гэхээр хүүхдүүд аав ээжээ сургахад нөлөөлж болно. 70 км-с илүү хурдтай явж болохгүй юм байна шүү дээ ааваа. Энэ дээр ингэ заасан байна. Энэ зогс гэдэг ийм одоо тэмдэг байна. Энэ дээр та заавал зогсох ёстой. Зогсоод ийшээ хараад машин байхгүй бол явдаг. Ихэнх өндөр хөгжилтэй улс орнуудад замын одоо гэрлээс гадна зогс гэсэн тэмдэг байдаг. Заавал тэнд очиж зогсдог. Манайхан гадагшаа яваад эхний сурдаг юм зогс гэсэн тэмдэг дээр зогсох ёстой. Тэгэхгүй бол цагдаа торгоно гэж ойлгодог. Монгол тийм л болох ёстой. Би замын гэрлээс гадна жишээлбэл Монгол улсад зогс гэсэн тэмдгийг маш их ашиглах ёстой гэж боддог. Тэгэхээр яг ийм байдлаар тэр одоо ач нь тэр эмээдээ хэлж байгаа шиг ийм ил задгаа газар бие засч болохгүй заавал бие засах газар л очиж бие засах ёстой гэж ингэж байгаа нь дахиад тэр эмээгээ ухааруулж байгаа. Тэгэхээр бүр хүүхэд баг гэхгүйгээр дөрөв жим мөрдөг хүүхэд бол энэ улсыг л сайн сайхан болгох нь байна шүү дээ. Ээж аавыгаа ойлгуулах юм байна. Хоёр дахь өнөөдөр хуулийн засаглал гэдэг хичээлийг заах болсон бас нэг шалтгаан байгаа. Тэр шалтгаан нь юу вэ гэхээр дунд сургуулиудын дунд санал асуулга явуулсан байна лээ. Шудраг байдлын тухай гэж санал асуулга явуулсан. Тэгсэн чинь нэг санаа зоммоор үр дүн гарч ирж байна. 2010 онд явуулж исэн 11, 12, 13 гэдээ явуулсан чинь жил ирэх тутам шудраг байдалд хандж байгаа манай сурагчдын та бүхний хүүхдүүдийн хандлага буурч байна. Тэр нь одоо яаж буурч байна гэхээр хүүхдүүдээс ингэж асуусан байна л да. За гэртээ очиод гэрийн даалгавраа хийхдээ хуулах нь зөв үү, хуулахгүй байх нь зөв үү? Нэг бол интернет рүү ороод тэгэл тэнд байгаа хариуг нь тавиад аваад ирэх нь зөв үү гэсэн чинь ер нь бол багш мэдэхгүй бол хуулах нь зөв шүү дээ гэсэн. Ийм хүүхдүүдийн тоо нэмэгдээд байна. Энэ бол маш буруу байна. Энэ юу вэ гэхээр нөгөө л хүн хуурам эхэлдэг тийм ээ. Хууль дүрм журмаа биелүүлдэггүй. Энэ хүн харахгүй байгаа бол би муу юм хийж болно гэдэг энэ ойлголт манай хүүхдүүдийн дунд бий болж байгаа. Тэгэхээр хүүхдүүдийн дунд ийм ойлголт болохоор одоо та нар удахгүй насанд хүрнэ, удахгүй том хүмүүс болно. 10 жилийн дараа, 20 жилийн дараа энэ улс орныг авч явах, айл гэрийг авч явах хүмүүс болно. Гэтэл тийм ойлголттой хүүхдүүд бий болох юм бол Монголын ирээдүй муу болно. Өнөөдөр ерөнхийлөгчөөс ахуулаад улс орн болвол хүний засаглалтай биш, хуулийн засаглалтай байх шүү дээ. Гэт бид нар одоо бүгдээрээ ийм чиглэл рүү орж штэ, тийм ээ. Гэтэл тэр санал асуулга нэг тийм зүйл харуулсан. Тийм учраас ер нь энэ хуулийн засаглалын тухай, энэ дүрм журмын тухай ярилцах нь зүйтэй юм байна гэж. Энэ дээр санаа оноо хэлэхгүй хт байвал миний хажуугаар ингээд гараа өргөд хэлээрэ. Эхнээсээ хуулийн засаглал гэж ер нь хуулиар удирдуулах нь зөв үү, дараагаар удирдуулах нь зөв үү гэдэг бол энэ хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш бий болсон зүйл. Одоо хүртэл энэ маргаантай л асуудал. Ер нь бол сайн дарга байвал уг нь зүгээр шүү дээ. Сургуулийн сайн захирал байвал сайн. Гэтэл тэр сургуулийн захирал чинь тэтгэврт гардаг байхгүй. Өөр тийш шилжээд явчихна, айгуул дэвшээ явчихна. Тэгсэн дараа нэг муу захирал хүрээд ирвэл яах вэ? Тэгсээр угаад хүн төрлөختөн амьдралаасаа юу сурсан бэ гэхээр ер нь сайн хаантай байснаас сайн хуультай байсан дээр юм байна. Сайн даргатай байснаас сайн хуультай байсан дээр юм байна. Нэг өдөр сайн хаантай байжгаад дараа нь муу хаан хүрээд ирвэл яах вэ? Тийм учраас ер нь сайн хаанаар удирдуулах, сайн дарга гэдэгт биш, сайн хуульд итгэх нь зөв юм байна. Тэгсээр яваад энэ хуулийн засаглал гэдэг рүү орсон. Англиар хуулийн засаглал гэдгийг юу гэж хэлдэг вүлээ? Мэдж байгаа хүүхдээ нь гараа өргөд. Rule of law. Энэ самбар дээр гараад бичих хүүхдээ байна уу? Гараа өргөд гэхдээ. Хуулийн засаглал гэж бичих хүүхдээ байна уу? За чи гараад самбар дээр бичээрэй. За тэнд нөгөө самбар дээр бичих юм байгаа. Хуулийн засаглал rule of law. Тэ. Ер нь энэ тэгэхээр хүн төрөлхтний энэ бүр явж одоо бүр их олон зуун жил явсаар байгаад одоо сурсан зүйл. Анх энэ хуулийн засаглал энэ үрүүл байж тэгэл хажууд нь байж.
Энэ the rule of law гэж бичлээ. Тэгэхээр энэ хуулийн засаглал гэдэг энэ анхны үгийг манай эрдэмтэд та бидний мэддэг хүмүүсийн дотроос хамгийн анх хэлсэн хүн хэн байсан? Би зүгээр судалж үзсэн, юу руу ороод үзсэн чинь Аристотель хэлсэн байна лээ. Ер нь хуулиар засаглах нь зөв юм аа гэж. Law should govern гэж тийм ээ. Одоо хууль засаглах ёстой гэж. Тэгэхээр хуулиар засаглах нь зөв юм гэдгийг Аристотель анх хэлж ирсэн байна. Тэгээд энэ хуулийн засаглал гэдгийг одоогоос нэг 500 жилийн өмнө энэ үг одоо анхны одоо хүмүүсийн хэл ярианд орж ирсэн, анхны онолчдын үгэн дотор орж ирсэн байдаг. 1885 онд Альберт Дайси гэж Английн хуульч, хуулийн засаглал гэдэг нэр томьёог гаргасан баг. Английн хуульч хүн. Хуулийн засаглал гэдэг Альберт Дайси гэдэг бичтэй. Альберт Дайси. Тэгэхээр Альберт Дайси гэдэг хүн 1885 онд тэр хүн хуулийн засаглал гэдэг үгийг гаргаад, энэ rule of law гэдэг үгийг гаргаад тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр нэг 3 зүйл хэлсэн байна. Dicey, D-I-C-E-Y. Тэгэхээр тэр хүн ингэж хэлсэн байна. За. Тэр C, S биш. Тэгэхээр тэр хүн ингэж л хэлсэн байна лээ. Шүүхээс гадуур хэнийг ч шийтгэж болохгүй гэж. Зарим үед одоо дарга шийтэх гэсэн учраас шийтгдэг. Зарим үед гэр оронд одоо шүүх байхгүй, юу ч байхгүй байхад ээж аавын одоо хүслээр л одоо манай хүүхдүүд чинь голдуу шийтгэгддэг шүү дээ тийм ээ. Буруу юм хийсэн байна гэдээ гар хүрдэг, янз бүрээр загнадаг. Тэгэхээр тэр хүний хамгийн эхний хэлсэн үг нь шүүхээс гадуур одоо хэнийг ч шийтгэж болохгүй гэж. Хоёр дахь нь ингэж хэлсэн байна лээ. Хоёр дахь нь шүүхээс гадуур хэнийг шийтгэж болохгүй. Хоёр дахь Альберт Дайсигийн гаргасан юм болвол хэн ч байсан хууль захирагдана гэж. Гурав дахь нь хууль хүний эрхийг хүндэтсэн байх ёстой гэж. Тэгэхээр зүгээр аливаа хичээл бол бас нэг онол дээр тодорхой зүйл дээр ордог учраас би энэ 3 зүйлийг хэлж байгаа. Тэр хүүхдэд хэлээд өгөөрэй та нар. Би 3 юм хэлсэн. Дараачийн зүйл рүүгээ оръё. Нааша нэг анхаарай. Ер нь хууль одоо хэн ч байсан хууль захирагдана гэдэг нэг ийм санаа байгаа. Ямар учраас ерөнхийлөгч тангараг өргөдөг. Ямар учраас төрийн албан хаагч тангараг өргөдөг. Ямар учраас их хурлын гишүүд тангараг өргөдөг. За чи хэлдэ. Микрофон өгч. За. Ард талын над банд чинь. Юу гэж тангараг өргөдөг вүлээ? Үн чухалт. Үннийг баримтлахын тулд. Үннийг баримтлах гэдэг үгнээс гадна хуулийг баримтлах гэсэн үг байдаг. Хуулийг би сахина гэж. Их хурлын гишүүдийн тангараг дотор ч хуулийг сахих тухай үг байгаа. Ерөнхийлөгчийн тангараг дотор ч хуулийг сахих тухай үг байгаа. Дээр нь одоо төрийн албан хаагчдын тангарагын дотор ч хуулийг сахина гэсэн үг байдаг. Тэр нь юу гэсэн үг вэ? Миний дээр хууль байгаа. Би хуулинд захирагдана. Би хуулийг сахина. Дунд сургуулийн хүүхдээ ч өөрөө хуулийг сахина. Та нарын аав ээж ч хуулийг сахина. Монгол улсын ерөнхийлөгч ч адилхан хуулийг сахина. Хууль зөрчсөн бол миний аавд ч адилхан хандна. Ерөнхийлөгчд ч адилхан хандна. Даргад ч адилхан хандна гэсэн ийм л үг шүү дээ. Хуулийг би даган биелүүлнэ. Хуулийн өмнө бүгдээрээ тэгш байна гэсэн. Ийм одоо зарчим байгаа. Тэгээд саяын миний хэлсэн тэр амьдрал дээр байгаа тэр нэг ачгүй эмээгийн жишээтэй адилхан тийм жишээ хэлэхгүй хт байна уу? Би жишээл амьдрал дээр яг 10 дугаар ангийн хүүхэд байхдаа миний амьдралд бас нэг асуудал гарч ирж байсан. Манай ээж Эрдэнэтийн материал техник хангамжийн газар гэдэг газар ажилладаг байсан. Тэгэхэд тэнд ажиллаад жижүүр хийдэг. Тэгсэн дарга нэг тушаал гаргасан. Материал техник хангамжийн газар гэхээр их тэр хашаан дотор их олон зүйл байдаг. Тэгээд хүн бүхэн үнэмлэхээ үзүүлж орно. Ажилдаа ирэхдээ хүн бүхэн заавал үнэмлэхээ үзүүлнэ. Үнэмлэхдээ л хүнийг оруул. Тэгс нэг өдөр дарга нь үнэмлэхээ мартаад ирсэн юм байна лээ. Тэгээ манай ээж жижүүртэй байж байгаа даргыг оруулаагүй. Даргыгаа танин их тийм хүнд итгэдэг хүн. Тэгсэн дарга нь үнэмлэхээ мартаад ирсэн ээж оруулаагүй жижүүр байсан. Тэгээ бүр хөөж явуулаад дарга нь гуугаад ажилчт нь гуугаад та оруулаад өгөөч гэдэггүй. Ийм одоо тушаал гарсан таны тушаал үнэмлэхгүй хүнийг оруулж болохгүй л гэж надад өөрөг өгсөн. Та өөрөө тэгж өөрөг өгсөн шүү дээ. Би таныг оруулахгүйгээ тэгээд дарга нь машиндаа сууж буцаж яваад үнэмлэхээ авчирээд орж исэн. Энэ юу гэсэн үг вэ? Хууль дүрм журам гэдэг бол дарагдч вэ, цэрэгдэж вэ, хэндэж вэ адилхан үйлчлэх ёстой л гэсэн үг шүү дээ. Яг ийм амьдралын жишээ хэлэхгүй хт байна уу? Миний амьдралд нэг ийм тохиож үлээ. За энэ хөхт. Илгөө наран байна. Манай хамаатнуудад их тамхи татдаг хүмүүс цөөхөн байдаг л да. За. Тэгээд маа нэг ах тамхи татдаг. Тэгээд эмнэлэгт ажилладаг байхгүй. Тэнгүүт хууль гараад эмнэлэгт тамхи татах юм бол 5,000 төгрөгөөр торгуулна гингүүт нь тэр мөнгөндөө химнэх болоод тэгээд тамхинаас гарч исэн. Яг одоо тамхины хууль гэж хэрэгжсэн шүү дээ. Тэгээд маш олон хүн тамхинаас гарч байгаа.
Ер нь тамхи гэдгийг бол хайсан дээр хуулийг тэгж л хэрэгжүүлэх ёстой. Өөр хүүхдээ нөө. Өөр за. Сайн байна уу? Сайн байна уу? 99-р 20 дугаар ахлах сургуулийн 11-ийн ангийн сурагч Мөгшөр байна. Манай нэг найз нөгөө нэг их найзуудаараа их гадуур жаахан нөгөө Димитийн их дортой байдаг. Тэгээд нөгөө бас нөгөө буруу хүмүүстэй хөрснөөсөө болоод тамхинд орсон. Тэгээд сая нөгөө 3 сарын 1-ээс нөгөө тамхины эсрэг хууль хэрэгжиж эхэлснээс хойш тамхинаас гарсан. Тэгээд нөгөө бас найзууд нь зөвлөөд ангийн багштай хамт олон зөвлөөд тэгээд тамхинаас гарч ирсэн. Тий. Тэгэхээр энэ тамхи архи гэдэг ягаад энэ тамхины хууль ингэж хэрэгжиж байна гэхээр ер нь нийгмээрээ энэ тамхи гэдэг буруу юм байна. Хэрвээ ийм хуультай байх юм бол бид дагаж биелүүлэхэд бэлэн байна гэсэн ийм уур амьсгал манай нийгэмд бий болцсон байсны ач холбогдол байх гэж бодож байгаа. Тэгэхээр хууль гэдэг бол бас ард иргэдийн тэр амьдрал, тэр хүний эрхийг хүндэтгэх ёстой гэсэн ийм ойлголт байгаа. Хууль биелүүлэхгүй бол хэн хохирох вэ? Иргэн өөрөө хохирч хууль биелүүлэхгүй байгаа хүн хохирно тийм ээ. Жишээлбэл би зүгээр л одоо та нарт хандаж нэг зүйл хэлэх гээд байгаа. Ямар учраас тэр шударга байдлын судалгаа явуулсан чинь ер нь хүн мэдэхгүй бол хууль зөрчиж болно, хууль биелүүлэхгүй байж болно гэсэн ийм ойлголт манай хүүхдүүдийн дундаа газар авсан бэ гэдэг санаа зовоож ийн гэхээр та нар л хохирно. Гараад явна. Тэр Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаад ирсэн тэр жаахан хүүхэд жишээлбэл ийм журамтай энд бий засч болохгүй гэж хэлж байгаатай адилхан та бүхэн гадна яваад очихоор бүгд хуулиа биелүүлдэг нийгэмд очихоор чи хууль зөрчүүл яах вэ? Чи бол муу газар руу явна тийм ээ. Тэр хууль биелүүлдэг хүүхэд бол өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлээд сайн газар руу явна. Монгол улс хуулийн засаглалтай улс болж байгаа. Монгол улс одоо хууль биелүүлдэг улс орн болохын төлөө бид нэр бүгдээрээ ажиллаж байгаа. Гэтэл Монголдооч байж чадахгүй, гадна ч амьдарч чадахгүй ийм л хүн болох нь шүү дээ. Тэгэхээр хууль биелүүлэхгүй бол бидний ирээдүй хохирох. Ийм л байдалтай байгаа. Ийм учраас өнөөдрийн энэ хичээлийн тухай одоо бид нар ярьж байгаамаа гэдгийг хэлэх гэсэн юм. За дээрэс нь бас нэг ер нь энэ хуулийн засаглал гэдэг талаар нэг 4 зарчмыг одоо би олон газараас хайсан. Та бүхэн болвол мэдээж хичээлээ олсны дараагаар гэртээ ирээд Google руу юм ороод монголоор нэг бол бичээд нэг бол англиар бичээд яг одоо үзэж байгаа хичээлийнхаа талаар хайлт хийдэг байх. Зөндөө олон одоо тийм зүйлүүд гарч ирдэг тийм ээ. Би бас л адилхан хүүхдүүдтэй хичээл заахтаа яг одоо тийм дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ямар одоо зарчим байна вэ гэдэг дэлхийн шударгасны төсөл гэж байдгийг World Justice Project гэдэг тэр нэг 4 ийм одоо юу гаргасан байна лээ. Одоо тэр 3 юм арчаад тэр 4-ийг биччихье. Төрийн албан хаагчид хуулиар үүрэг хариуцлага хүлээнэ гэж. Хуулийг Монгол улсад хаана гаргадаг вүлээ? Мэдж байгаа хүүхд байна уу? Хууль гаргадаг газрыг Монгол улсад хууль гаргадаг газар. За одоо шууд эхэлчих. Улсын их хурл. Улсын их хурл. Ягаад өөр газар гаргаж болохгүй? Танаа ингэж хууль гаргаж болох уу? Сууж байгаад. Хуулийг бол гаргаж болохгүй. Гэхдээ дагаж мөрдөх дүрм гаргаж болно. Дагаж мөрдөх дүрм гаргаж болно. Ангийнхаа журам гаргаж болно шүү дээ. Ягаад танаа анги гаргаж болохгүй? Хуулийг. Танаа анги та нар ягаад хууль хэлэлцэж баталж болдгүй? Тодорхой хүмүүсийн төлөөлөл биш. Зөвхөн өөрсдийнхөө. Яг үнэ. Нэгдүгээр тодорхой хүмүүсийн төлөөлж, хоёрдугаар зүгээр хуулиар л хоригдсан байгаа шүү дээ. Хуулиар хууль гаргах, хууль тогтоох эрх мэдэл зөвхөн улсын их хурл хадгалагдана гэж заасан учраас өөр газар хууль гаргах тухай, хууль батлах тухай ярьдгүй юм байна. Хуулийн тухай ярьж болно, хуулийг сайжруулах тухай ярьж болно тийм ээ. Хуулийн талаар хэлэлцэж болно. Энэ бол манай ард иргэдийн одоо эрх юм. Тэгэхээр хуулийг төрөөс. Тэгэхээр ер нь төр болон төрийн албан хаагчид хуулиар үүрэг хариуцлах хүлээдэг. Нэгдэх зарчим ингэж тогтоосон байна лээ. Төр болон төрийн албан хаагчид хуулиар үүрэг хариуцлах хүлээнэ. За хууль гэдэг хамгийн гол нь төрийн албан хаагчид хуулиар үүрэг хариуцлах хүлээл гэж байгаа. Их хурлын гишүүдэд сайн хууль гаргах үүрэг хариуцлах хүлээл гэж байгаа. Төрийн албан хаагчдад тэр хуулийг одоо алагчлалгүй хэрэгжүүлэх үүрэг хариуцлах хүлээл гэж байгаа. Хэрвээ хариуцлага алдах юм бол хариуцлагын тухай асуудал тэнд байдаг. Хоёр дахь зарчим нь хууль хэрэгжүүлэх үйл явц. Хууль хэрэгжүүлэх үйл явц. Ямар байх ёстой? Хууль хэрэгжүүлэх үйл явц шударга байх ёстой, тийм ээ? Шударга байх ёстой. Өөр ямар байвал дээр хууль хэрэгжүүлэх үйл явц нийтлэг байх ёстой. Нийтээрээ хэн ч одоо тэр хуулиас илүү өөр нэг юм бол нэг нь төрлөө хандаж байгаа учраас үр дүнтэй байх ёстой. Хууль хэрэгжүүлэх үйл явц. Нэг хэсэг нь хэрэгжүүлээд нэг хэсэг нь хэрэгжүүлгүй юм байж болохгүй. Тэгэхээр хууль хэрэгжүүлэх үйл явц шударга, нийтлэг, үр дүнтэй байх ёстой гэж ингэж зааж өгсөн байдаг юм байна. Гурав дахь зарчим нь болохоор хуулийн тухай заасан байдаг. Хууль өөрөө ойлгомжтой байх ёстой. Ойлгомжтой байх ёстой. Тэгээд ойлгомжтой гэдэг бол хэн ч уншаад тэр хүмүүс ойлгохоор мэдхээр байх ёстой. Хоёрдугаарт нь хууль нийтлэгдсэн байх ёстой. Нийтлэгдэнэ гэдэг бол
нийцэн байх ёстой. Нийтлэгдэнэ гэдэг бол сонин хэвлэл, төрийн албан ёсны одоо тэр хэвлэлд нийтлэгдсэн байх ёстой. 3 дугаарт нь тогтвортой байх ёстой. Тэгээд хууль өөрөө хүний эрх хэрэгчлөөг хамгаалсан байх ёстой. Тэрэн дотор нь бүр хувийн өмчийн эрх чөлөө гэж онцгойлон зааж өгсөн байдаг. Ер нь хүний эрхэнд байдаг хамгийн чухал нэг эрх бол хувийн өмчийн эрх чөлөө. За ийм 3 зарчим байна. 4 дахь зарчмыг би хэлж өгье. 4 дахь зарчим нь юу вэ гэвэл хуулийн байгууллага. Хуулийн байгууллага гэхээр ямар байгууллагууд байх вэ? Хамгийн түрүү ямар байгууллага толгойд орж байна? Микрофонгүй хэлж болно. За тэр хүүхэд. За микрофон авч. Хуулийн байгууллага гэхээр Хуулийн байгууллага гэхээр миний бодлоор шүүх, прокурор, цагдаа хамгийн түрүүнд санаанд орж байна. Ер нь зарим оронд бол шударга ёсны байгууллага гэж нэрлэдэг. Би бол энэ хуулийн байгууллагуудыг шударга ёсны байгууллага. Хуулийг шударга ёс гэдэг бол хуулийг алагчлалгүй хэрэгжүүлдэг байгууллага гэсэн үг. Тэгэхээр шударга ёсны байгууллагууд. Тэгэхээр хуулийн байгууллагууд нь мэрэгжлийн байх ёстой, бие даасан байх ёстой, хуулиар ажилладаг байх ёстой гэсэн ийм одоо 4 зарчим гаргаж мөрдсөн байх юм аа. За ингээд хуулиасаа дараагийн сэдэв маань юу гэж байгаа вэ? Хүүхдийн оролцоо гэж. Тэгэхээр хуулинд хамгийн чухал юм юу вэ гэхээр хууль нь өөрөө хүний эрхийг хүндэтгсэн байх ёстой. Хүндэтгсэн хүний эрх туссан байхын тулд хүн яах ёстой? Хуулийг батлахад хүмүүс оролцох ёстой. Хүмүүс өөрсдөө оролцох ёстой. Тэгэхээр өнөөдөр хүүхдийн оролцоо гэсэн сэдвээр товчхон ингэж ярилцъя гэж бодож байгаа. Миний нэг мөрөөдөж явдаг зүйл байгаа. Би одоо ер нь хүүхэд бүхэн хичээл рүүгээ, сургууль руугаа маш дуртай явдаг байгаасаа л гэж би бодож байна. Хүүхэд бүхэн маргааш хичээлдээ очих юмсан. Өнөөдөр бид ийм зүйл хийсэн. Тийм дуртай явдаг байхын тулд яах ёстой гэж та бүхэн бодож байна. Яавал та бүхэн сургуультай хамгийн дуртай очих вэ? За. Хүүхдүүдийг татгаар тийм сонирхолтой. Яавал сонирхолтой байж болох вэ? Одоо багш нар нь хичээлээ нөгөө хүүхдүүдэд ойлгомжтой заадаг ч юм уу? Хүүхдэд ойлгомжтой заадаг. Хүүхдэд ойлгомжтой заахын тулд яах вэ? Хүүхдийг оролцуулах хэрэгтэй. Ер нь нэг үндсэн зарчим байдаг шүү дээ. Ер нь хүүхдийн оролцоо гэдгийг юу гэж бодож байна? Өөр хэлэх хүүхд вэ нэ? Хүүхдийн оролцоо гэдгийг би ингэж л ойлгож байна гэдээ хэлчихээр хүүхд вэ нэ? За энэ өөр гар өргөх хүүхдүүд байвал өргөөр. Хүүхдийн оролцоо гэдгийг юу гэж бодож байна? За. Хүүхд оролцоо гэдэг нь хүүхэд өөрөө ирэх чөлөөтэй те өөрөө оролцох ёстой. Бүх юмд одоо дайчаа хандаж чаддаг. Тэр оролцоог л одоо хүүхдийн оролцоо гэж хэлэх ба. Тийм. Ер нь хүний эрх бол хүүхдийн эрхээс эхэлнэ гэж бүгдээрээ ойлгох хэрэгтэй. Хүүхэд бол хүн мөн үү? Мөн биз дээ те? Мөн. Манай зарим юм байдаг. Хэн явж гин, хүн ирж гин гэсэн алга бай. Хүүхдэл байна гэж. Тэгэхээр манад энэ бол буруу хандлага байх нь те. Тэгэхээр хүний эрх гэдэг бол хүүхдийн эрхээс эхлэх ёстой. Тэгээд хүүхдийн оролцоо гэдэг дээр нэг ийм ардчлалын гэдэг юм уу хамгийн гол нэг зарчим байдаг. Миний тухайн асуудал ярьж байгаа бол намайг оролцуулдаггүй битээ шийдэлтэй. Тэ? Миний тухайн асуудал ярьж байгаа бол миний эрх ашгийг хөндсөн асуудал ярьж байгаа бол надаас асуу. Гэдэг л хамгийн гол зарчим байна. Надад хичээл зааж байгаа бол надад юм ойлгуулах гэж байгаа бол намайг оролцуулаач тэ. Багш гэл гаднаас орж ирэл 45 минут нэг талаас мэддэг юм яриад тэгээ нөгөө талаас хүүхдүүд чимээгүй сууж байгаад гардаг биш. Одоо болвол цаашаага манай боловсролын одоо шинжиллийн хүрээнд нэг яригдж байгаа зүйл бол багш хүүхэд хоёр оролцож хичээлээ ярьдаг бай, хичээлээ заадаг бай гэж байгаа. Хүүхэд өөрөө оролцоод ирвэл яах вэ? Оролцоод ирвэл хүүхэд өөрөө сонирхолтой болно те. Ерөөсөө хамгийн гол юм ээж нар одоо энэ багш нар эцэг эхчүүд харж байгаа бах. Ерөөсөө манай багш нар хүүхэд оролцуулж байж хүүхэд оролцоод ирэхээр өөрсдөө сурч эхэлдэг. Суралцдаг. Түүнээс зөвхөн чагнаад бол суралцдаг. Хүүхэд оролцож иж суралцдаг. Саяын одоо хэлсэн зүйлүүдээ энэ хүүхдүүд бол мартахгүй миний асуусан энэ асуултнуудад. Ер нь танаа сургууль дээр жишээлбэл хүүхдийн оролцоотойгоор шийдчих болмоор асуудал байна уу? Одоо яг та нар ингэ бодож байгаа асуудал байна уу? Нэг ийм асуудлыг манай сургууль дээр өгнө бид нарыг оролцуулаад шийдчих болно шүү дээ. Манай сургуульд нэг ийм асуудал байдгийг. Ямар асуудал байна? Хүүхдийн оролцоотой шийдчихээр асуудал байна уу? Гараа өргөх хүүхд байна уу? За энэ охин. Чи дараа нь одоо бодож байгаараа. Хажуудлагч та хоёр нэг сургууль юу те? Та хоёр хоорондоо яар. Ямар асуудал байна гэ та хоёр хоорондоо яриад асуудлаа томьёолчих. За энэ хоёрын ярьсан асуудалд одоо үнэлт дүгнэлт өгөх сонирхолтой хүүхд байна уу? Шүүгч болоод сургуулийн захирал болоод. За тэр охин. Чи байна хажуудах чинь танаа ангийнх уу? Тэндээс тэр хоёр хүүхэд ярьж байгаа нэг асуудал та хоёрт тавих нь биш үү? Та хоёр бол шүүгч, нэг бол сургуулийн захирал удирдлага. Тэгэхээр та хоёр тэр асуудлыг хүлээж авах уу үгүй юу гэдгээ одоо хоорондоо бодоорой заа юу.
Энэ хоёрын тавьсан асуудлыг. Хүн бүхэн янз бүрийн асуудал тавьж болно шүү дээ. Тэр бүхнийг хүлээж аваад байвал бас болохгүй. Гэхдээ тэр тавьж байгаа асуудал ч өөрөө үндэслэлтэй байх ёстой. Манай сургууль дээр нэг ийм асуудал байна. Бид нар оролцоод ингэж шийдэж болохоор байна гэдгийг. За тэгэхээр хүүхдийн оролцоо гэдэг бол одоо саяын томьёо олсноор хүүхдийн оролцоо гэдэг бол хүүхдэд аливаа хамаатай шийдвэр. Хүүхдийг заавал хамруулжээ гэдгийг л хүүхдийн оролцоо гэж байгаа юм байна шүү дээ. Хүүхэд байгаа газар л байгаа бол тэр хүүхдийг заавал оролцуулж. Хүүхдийг хүүхэд юм гэж хайхаа бол манайхны нэг тийм буруу дутагдал байдаг гэж одоо би хувьдаа бодод гин. Тэр нь юу вэ гэхээр ерөөсөө хүүхдийг одоо дорд үздэг. Ер нь Монголд байгаа энэ хүүхдүүдийн байгууллагын тухай би ингээд ороод асуудал асуусан Монголд байгаа хүүхдтэй холбоотой хамгийн чухал асуудал юу вэ гэсэн чинь хүүхдийн хамгаалал гэж хүүхдүүд өөрсдөө хэлсэн байна. Хүүхдүүд эрдөөсөө хамгаалагдахгүй байна. Цөөнх байгаа хүүхдүүд хамгаалагдахгүй байна. Ядуу зүдүү амьдралтай хүүхдүүд гадуурхагдж байна, тийм ээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гадуурхагдж байна. Ерөөсөө энэ тухай хүүхдүүд одоо маш их хүнд хүчээр ажил хийж байна. Хүүхдүүд хог дээр явж байна. Хүүхдүүд сургууль завсардж байна. Аав ээж нь архи ууж байна. Хүүхдийг дээрлэж байна. Хүүхдийг одоо зодуур нүдүүрийн бай шиг үзэж байна. Хүүхдэд хандахдаа манай аав ээж юу гэдгүү? Би мэдж байна. Чи дуугүй бай гэдэг, тийм ээ. Тийм үгийг сонссон хүүхд байна уу? Байгаа байх гэж би бодож байгаа. Чи дуугүй бай. Тий, одоо яг тэгж ханддаг тийм аав ээж, одоо аав ээжээ тийм юм гэж хэлэхэд хэцүү л байх. Гэхдээ тийм найз нөхөд, тийм одоо асуудал чамд ярьж байсан хүүхэд байгаа шүү дээ, тийм ээ. Хүн хамгийн мундаг зүйл бол хүн дандаа сайн юм хийгээд байх албагүй л. Хүн муу юм хийлэхэд тэндээсээ сургамж аваад болчих хэрэгтэй. Тийм биз дээ. Одоо дутагдлаа л өөрчилж. Түүнээс биш дутагдaltaгүй хүн, орчлонд одоо бүгдээрээ сайн хүн гэж байхгүй. Манай сургуулийн бас нэг буруу юм бол нэг анги дотор нэг онц сайн сурдаг хэдэн хүүхэд байдгүй. 1 2 3 4 хүүхэд байдаг. Ихэнх нь л дунд юм уу тэгээд доошоогоо сурдаг. Манай багш нарын нэг буруу хандлага бол ер нь явж ирсэн хандлага бол онц сайн сурдаг цөөхтэйг ажиллаад байдаг. Нэг олонхтойгоо ажилддаг. Тэгэхээр ер нь боловсролын гол зорилго бол тэр олон хүүхдүүдэд бүгд нь юм мэдүүлэх гэж байгаа. Чамайг ягаад сургуульд явуулж байгаа? Юм сурах л гэж сургуульд явуулж байгаа шүү дээ. Тийм учраас нийт хүүхдтэйгээ л харилцъя. Заавал сонин дээр бичсэн, заавал ном дээр бичсэн, заавал онлын тухай биш. Ярилцаад маргааш би ийм хичээл заана, нөгөөдөр ийм хичээл заана, өнөөдөр ийм хичээл зааж байна. Тэгээд ярилцъя. Чи юу гэж ойлгож байна? Хамгийн гол нэг юм бол хүүхэд өөрийнхөө ойлголтыг л тайлбарлаг. Би ингэж ойлгож байна. Хууль гэдгийг би ингэж ойлгож байна. Чиний ойлголт миний ойлголтоос бурууч байсан гэсэн чи тэгж ойлгох эрхтэй. Тийм биз дээ. Хамгийн гол нь тэр ойлголтоо чи тайлбарлах хэрэгтэй байна. Тэгэхээр хүүхэд бол өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Аава та буруу ярьж гин шүү. Ээжээ та буруу хандлага гаргаж гин шүү. Одоо тийм биш. Намайг хүүхэд өөрийг эрхтэй гэсэн, өөрийгөө хамгаалах эрхтэй гэж хэлсэн. Тийм учраас би өөрийнхөө энэ асуудлыг тайлбарлаж байна. Аав та буруу ойлгосон байна. Ээж та намайг буруу ойлгож байна. Ийм учраас би өнөөдөр хичээлээс хожигдсон. Ийм учраас би даалгавраа хийж чадаагүй. Ийм учраас таны хэлснийг би биелүүлж чадаагүй маа ээжээ. Ингэж тайлбарлах хэрэгтэй. Тэгэхээр хүүхдийг хүн гэж үз. Том болж байгаа хүн гэж үз. Ерөөсөө хүний эрх. Хүн гэдэг чинь хүүхдээсээ үүсдэг юм байна. Хүүхэд гэдэг чинь ургаж яваа ногоо. Та бүхэн ургаал том болоод Монгол улсыг бүтээн. Бүтээн гэдэг яг тэр утгаараа ногоо шиг бүтээн нэг талаар Монгол улсыг авч явна гэсэн ийм л утгатай үг. Тэгэхээр энэ хүүхдийн оролцоо гэдэг бол хамгийн чухал зүйл юм аа. Хүүхдийг ерөөсөө үл ялгуурлах хэрэгтэй. Манай монголчууд хүүхдийн ялгуурлын тухай зүүрц зүг хэлсэн байдаг. Ямар үг байдаг вүлээ? Аягны алгаас адууны алган дээр гэж. Адуу бол өөр зүстэй байж болно. Хүүхдийг бити ялгуурлаа. Хүүхдийг ийм тийм муу сайн одоо ийм байна гэж бити ялгуурлаа гэсэн ийм л утгатай үг шүү дээ. Тэгэхээр адуугаа л одоо хээр бараан гэж ялгуурлана гэхээс биш хүнийг хүүхдийг бити гэж ялгуурлаа гэсэн ийм утгатай үг байгаамаа. За тэгэхээр хүүхдийн оролцоо гэдгийг чи хүүхдийн оролцоо гэдэг нөгөө тодорхойлолтой бичтэй. Тэ хүүхдийн оролцоо. Хүүхдтэй холбоотой аливаа шийдвэрт тэр хүүхдийг хамаатуулах үйл явцыг л хүүхдийн оролцоо гэж ингэж хэлж байгаа. Ер нь би энэ хандлагыг ягаад манай нийгэмд 90 онд юу гарлаа? Хувьсгал, ардчилсан хувьсгал, өөрчлөлт гарсан шүү дээ. Энэ өөрчлөлтийн гол нь юу байсан? Манай хүүхдүүд мэдж байна. Гол утга нь юу байсан? Эрх чөлөөтэй нийгмийн гол утга нь юу? Яг хүн дээр аваад үзвэл эрх чөлөөтэй амьдрах. Хүний эрх, тийм ээ? Эрхтэй л байх. Хүний эрхтэй байх. Гэтэл би бодсон чинь нийгэм төвсгөл гарчаад байхад манай гэрт төвсгөл гараагүй яваад байгаа юм шүү дээ. Нөгөө хүүхдтэй ханддаг хуучин хандлагаараа л аав ээжүүд голдуу хандж байна. Тийм учраас ерөөсөө энэ гэрт төвсгөл гаргая. Хүүхдээ сонсдог болъё. Би аав хүн учраас би надад бас тийм дутагдал байдаг. Хүүхдээ тэр бүр сонсдгоо.
Ер нь явж бодоод байсан чинь би хүүхдээ хамгийн сайн мэддэг мөртлөө хамгийн муу мэддэг юм байна. Ягаад гэвэл хүүхдээ сонсдог. Хүүхдээ оролцуулж асуудал шийддэг. Тийм учраас би аавын хувьд нэг дутагдлаа засъя гэж байгаа. Бүх аавуудад уриалж байна. Бүх ээжүүдэд уриалж байна. Хүүхдээ сонсч. Тийм ээ? Хүүхдэд битээ дээрлэхүү хандаа гэх. Хүүхдийг оролцуулж асуудлыг шийд. Бүгдээрээ. Багш нар хүүхэд хаана хамгийн их оролцож болох вэ? Хамгийн одоо чиний өстөрсөн гэр бүлдээ хамгийн их оролцсон үстэй тийм ээ? Хаана оролцож болох вэ? Гэр бүл. Өөр хаана оролцож болох вэ та нар? Та нарын оролцоо? Сургууль дээрээ. Гэр бүл оролцоогэр нь яаж бий болох вэ? Наад зах нь л зум боллоо, аав ээж хоёроо баяа хонгор явах уу, дорнот явах уу? Хүүхэд өөрөө ярьж болно да. Хүүхдээсээ тэрнийг асуул да. Гэр бүлээрээ бид нар явах гэж байна. Аав ээж хоёр ярьж байгаа шийддэг. Энэ 100 хөвсгөл явна гэж шийддэг. Тэгэл хүүхэд явдаг. Хүүхэд хөвсгөл яммааргүй байж болно шүү дээ. Өөр газар руу очиж үзмээр байж болно да, тийм ээ? Гэтэл хүүхдээсээ л асуу. Би өөр нэг хүүхдээ 20 мянга гэж одоо та нарын нэр дээр мөнгө ирдэг мэдхүү? Авдаг. Энэ хүүхдээ 20 мянган төгрөгийн тухай та нараас аав ээж чинь асуусан хүүхд байна уу? Одоо миний хүү энэ мөнгийг яах вэ гэдэг гараа өргөдөө хэдэн хүүхдийн аав ээж одоо та нараас 20 мянган төгрөгөө яаж зарцуулах вэ гэж асуусан. За. Энд 3 4 байна. Энд ингээд 4 5 6 байна. Энд бас нэг 5 6 байна. Энд энэ хүүхд өргөж जैन. Энд ингээд нэг 6. Ингээд ер нь харахад бол цөөхөн байна. Яг тэр 20 мянган төгрөгийг одоо би жишээлбэл хүүхдийн мөнгөний асуудлаар гэр орондоо аав ээжтэйгээ хамгийн түрүү ярмаар байна. Ер нь миний 20 мянган төгрөг та авсан гэсэн аава миний ээжээ миний 20 мянган төгрөгийг та дансанд хийгээд байгаа мó? Аль эсвэл талах аваад байгаа мó? Аль эсвэл аав дөгч уулаад байгаа мó? Өнөөдөр очиж бүх хүүхэд ер нь ээж аваасаа нэг асуугаараа тэр 20 мянган төгрөг хаана явааг. Тийм ээ? Төрөөс та бүхэнд өгж байгаа мөнгө үстэй, тийм биз дээ, тэ? Тэгээд нэг асуу. Дараа нь асуугаад ирэхээр аав ээж чинь нэг тайлбарлана. Зарим нь буруу зарцсан байж магадгүй учраас та бүхэн яаж зөв зарцуулах тухай аав ээжтэй хэлээрэ гэж. Тэгэхээр гэртээ хэлж оролцсон. Сургууль дээр хамгийн түрүү сургууль дээр ямар оролцоо байж болох вэ? Хичээлийг хүүхдүүдийг оролцуулж заая. Хүүхдээ сонсож заая. Ямар ч томьёо, ямар ч физик, математик, химийн одоо ямар ч асуудал зааж исэн гэсэн хүүхдээр эхэлж тэр хүүхдээр нь эхэлж гаргуулвал зүгээр. Ерөөсөө хүүхдтэйгээ хамтарч. Хүүхдтэйгээ хамтарч ярьж, хүүхдтэйгээ хамтарч ингэж ажилладаг багш л хамгийн сайн багш. Тэгжээж л хүүхдтэй юм ойлгуул. Багшийн мэддгийг мэдээлэх юм бол багшаасаа илүү гарч чадахгүй. Уг нь маргааш хичээлд явахдаа өчигдөр би багштайгаа ингэж маргасан шүү. За маргааш очиод би өнөөдөр интернет дээр үзээд ингэж фэйсбુક дээр найзуудтайгаа ярилцаад ингэж үзсэн чинь энэ асуудлыг ингэж манай найз хэлж өгсөн. Багшийн энэ тал нь буу юм байл. Маргааш очиод нэг сайхан мад тавина да гэж бодож очдөг. Тэхийн тулд яарч идэг байх хэвээр. Одоо энэ багийн хоёр хүүхэд өчигдөр ингэж хэлсэн. Би тэр тухай бодоогүй байсан чинь тэр хоёр хүүхэд ярьсан. Гэхдээ тийм дутуу юм ярьсан байна лээ. Маргааш очиж байгаад би анги дээрээ ийм ярилцлага өрнүүлнэ. За та юу гэж тохироо? За танаас сургууль ямар асуудал байна? За маш богино хугацаанд. За. Би 164 сургуулийн 11 анги сурч авах нэр байна. Тэгээд манай сургуульд нөө эко орчин бүрдүүлэх гэж хичээдэг. За. Гандлбайд мод цэцэг тарьдаг. Тий, мод цэцэг тарьдаг. Тэгсэн чинь тэр зөвхөн багш нар тарьдаг. Хүүхдүүд оролцдоггүй байсан. Тийм болохоор хүүхдүүд нэг за би тариаг юм чинь гэхэд модыг хугалдаг, цэцгэн дээр гიშигдэг. Өөрсдөө хийгээгүй учраас тийм ээ. Тэгээд 2 жилийн өмнөөс болохоор хүүхдүүдийг өөрсдийн оролцуулсан үндсэн дээр хүүхдүүд тэдрийг хайрлаад өөрсд нь усалдаг байсан. Тэгээд одоо их гоё ургасан. За одоо хүүхдүүд оролцъё гэж байна. Танаа сургуулийн хүүхдүүд мод тарихад оролцъё гэж байна. Та ямар хариулт өгөх вэ? Сүүлийн үед одоо ногоо ерөн сэтгүүл гээл одоо олон нөгөө байгаль дээлтэй сэтгүүл тэгэл нөгөө сайтууд гарч ирсэн. Тэгээ ерөн сүүлийн үед бол багш нартайгаа хамтдаа хүүхдүүд бас мод тарих нөгөө нэг орчийг бүрдэж өгсөн. Тэгээд саяхан тэгвэл оролцуулах юм байна. Оролцуулах юм байна. Ингээд асуудал шийдэх нь. Ерөөсөө альва асуудлыг ярилцахдаа нэг хэсэг нь шүүгч болоод нэг хэсэг нь одоо санал дэвшүүлж байгаа улсууд болоод ярих хэрэгтэй. Манай чинь хүмүүс хоорондоо хүүхдүүдийн дунд тим юм байдаг үстэй. Нэг хэсэг нь засгийн газар болоод нэг хэсэг нь улсын их хурл болоод ярьдаг тийм ээ. Нэг хэсэг нь шүүх болоод нэг хэсэг нь асуудал оруулж байгаа хүүхдүүд болоод энэ аргыг л би зүгээр та бүхэнд харуулах гэж ингэсэн юм. Тэгээ хүүхдийн оролцоон дээр нэг юм. Хүн бүхэн хүүхдээ сайн хүн болохыг мөрөөддөг тийм ээ. Хүн бүхэн хүүхдээ сайн хүн болоосоо гэж мөрөөддөг. Гэтэл тэр сайн хүн болох үе таалгыг хаацсан байгаа. Хүүхдээ оролцуулахгүй байх гэдэг чинь үе таалгыг хаасан. Сократ гэж хүний нэр дуулсан уу? Сократ гэж одоо тэр гүн ухаантан хэлсэн байдаг. 2500 жилийн өмнө хүн бүрт нар байгаа. Тэр наранд гэрэлтэх боломж олгооч гэж. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ Сократ үгийг жаахан өөрчлөе. Хүүхэд бүрт нар байгаа. Тэр наранд гэрэлтэх боломж олгооч.
Хүүхдийг оролцуулаач. Хүүхдийг оролцуулж асуудал шийд. Та одоо намайг нартаа төрүүлчихэл тэгээд хажуугаар нь одоо өөрөө үйл болоод хаагаад байх юм гээ. Тийм ээ. Сократын бас нэг гайхамшигтай энэ оролцооны тухай хэлсэн. Өөр нэг хэлсэн юм нь хуулийн тухай. Сократ гэдэг хүн цаазлагдсан байдгийг. Өөрөө тийм гүн ухаантан биш, ном бичээгүй. Сократын тухай тэр Плато гэж бас нэг гүн ухаантан Сократтай хийсэн ярилцлага гэдэг ном гаргасан байдаг. Сократын ярианууд гэж. Тэр хүн цаазлагдах болсон. Тэгсэн чинь нэг шавн нэрээд Крито гэдэг шавн хурч ирээд хөө багшаа та зүгээр л энэ Атенаас одоо энэ Афинаас явчаач дээ. Орохчооч шоронгоосоо ингэж нээлттэй байж, шоронч нээлттэй байж маргааш таныг цаазлах гэдэг. Та орголдоо, оргоол өөр хот руу очиход таныг хэн ч болохгүй явуул даа гэ. Тэгээ Сократ явж өгдөггүй суугаад байсан гэж. Тэгээ цаазлуулах болсон. Яаж цаазлсан бэ гэхээр уух юмд нь хор хийж уулгасан байна. Тэгээд тэр шавдээ ингэж хэлсэн. Үгүй ээ би яаж орох юм бэ? Оргооч гэдэг. Би яаж орох? Бид нар нийлээл шийдсэн шүү дээ. Ийм буруу юм хийсэн бол цаазаар авахулнаа л гэж шийдсэн. Бид чинь ийм нийгэм байгуулж байгаа. Би оргоол яваад өгвөл та нарт буруу үлгэр үзүүлнэ шүү дээ. Тийм учраас би цаазлуулна гэж. Тэгээ цаазлуулж тэр хууль ямар ч бай, буруу ч бай, тэр цааз шийдвэр гаргаж байгаа хүн буруу ч бай, зөв ч бай хамаагүй. Хууль л ингэж шийдсэн. Бид нар чинь хүний нийгэмд амьдарч байгаа. Би ганцаараа амиа бодох хэрэггүй. Би энэ олон нийтийг бодож байгаа учраас би энэ хуулийг дагах ёстой гэж. Тэгээд хор өгөөд тэгээд тэр нөгөө хор өгөөд ингэж алхуулдаг. Алхахтан дээр хор нь хөлнөөс нь эхэлж үйлчлдэг. Эхлээд ингэ сөгдөд унж байгаа. Тэгээ сөгдөж унаад хор нь ингэ үйлчлээд ирэхэд нэг тэр шавьгаа дуудаад Крито Асклипос гэж одоо тэр нөгөө өвчин зовлон арилгадаг бурхны нэр гэрээхий. Тэнд би нэг муурны өртөө юмсан тэр муурыг чи өгчөөрөө гэж хэлээд амьсгал хураажсэн. Тэр юу гэсэн үг вэ? За энийг өөрсдөө бодороод бид нар өөрсдөө авъя. Чингис хаан юугаараа алдартай? Хүүхдүүд юу гэж бодож байна? Хэлэх хүүхдөө нэг Чингис хааны тухай. Чингис хаан ийм л зүйлээрээ алдартай гэж би боддог. Ягаад Чингис хаан тийм их алдартай? Засаг хуулиараа алдартай гэж бодож байна. Их засаг хуулиараа. Их засаг хуулиараа. За маш зөв. Ахын дүү хэлэх үү? Сургуулийн болгонд яана. Их Чингис хаан нь болохоор хүнийг удирдах авьяастай. Тийм дээ ухаантай хүн байсан. Чингис хаан өөртөө хөшөө босгуулаагүй шүү дээ. Дэлхийн тийм том газар эзэлжсэн мөртлөө хөшөө босгуулаагүй. Чингис хаан алдар хүндийн төлөө яваагүй. Чингис хаан алт мөнгө цуглуулж яваагүй. Чингис хаан юуг сургаж явсан? Их засаг хуулийг л хэрэгжүүлэхийг сургаж явсан. Төрийн хууль, төрийн дэглэм журам гэдэг юм байдаг гэж үлдсэн. Сургаж явсан. Тийм учраас Монголын хаадаас хамгийн алдартай хүн бол Чингис хаан юм. Тэгэхээр юу үлддэг гэж бодож байна? Хаан тэр биеэрээ үлдэхгүй тийм ээ 800 жилийн өмнө. Одоо тэр хүн өөд болдог, бурхан болдог. Гэтэл юу нь үлдсэн? Тэр хүний сургаал нь үлдсэн. Тэр хүний тогтоож явсан дэг журам нь үлдсэн. Дэг журмаа их засаг хууль болгож бичсэн. Үүгээрээ л дэлхийн нийт одоо хүмүүс Чингис хааны тухай сайнаар ярихдаа, одоо тэр алдартай тухай ярихдаа энэ тухай ярьдаг. За ингээд нэг одоо хичээл юм чинь даалгавар өгье гэж бодож байна. Би нэг 5 даалгавар өгье гэж бодсон. Нэг дэх даалгавар. Ер нь альва юмыг тогтоохдоо ингээ хуруун дээрээ тогтоож болно. Ямар нэг юмтай холбож тогтоож болно. Нэг даалгавар нэг. Ерөөсө сургууль дээр одоо та бүхэн очиод манай сургуулийн хүүхдүүд хичээл үзэж байгаа бүх хүүхдүүд сургуулийн дүрмээ судлаарай. Танаа сургуулийн дүрм та нарын тухай байна уу, өөр юмны тухай байна уу? Би өчигдөр сургуулийн дүрм гээд англиар хийж нэг үзлээ. Гадаад орнуудын сургуулийн дүрмүүд голдуу хүүхдүүдийн тухай 95% нь байх юм. Манай сургуулийн дүрм 90% нь 95% нь юуны тухай байна гэхээр сургуулийн удирдлага, аж ахуй, шал өөр. Тэнд хүүхдийн эрх, хүүхэд ямар хувцастай байх, охтууд ямар хувцсыг хориглох, эрэгтэй хүүхдэд ямар хувцсыг хориглох, сургуулийн одоо хоолны зааланд юу хийж болох, юу хийж болохгүй, гадаа машин яаж ирж зогсох, яаж орох, хүүхдийн аюулгүй байдлын тухай ерөөсөө тусгаагүй. Тэгэхээр манай энэ дүрмийг өөрчлөмөр юм байна лээ. 2010 оны 10 дугаар сард боловсролын сайдын одоо чиглэлээр батлагдсан юм дүрм байна лээ. Дүрмээ судлаад өөрсдөө санал дэвшүүл. Заавал муу байна гэж хэлэх биш, өөрсдөө ийм байна гэж ярих хэрэгтэй гэж бодож байна. Хоёр дахь юм танаа сургууль дээр хүүхдийн эрх ямар байна? Хүүхдийн хамгаалал ямар байна? Хүүхдийн оролцоо байна уугүй юу гэдгийг судалж үзээд оролцоо байлгахын тулд ийм юм хийе. Ангиасаа л эхэлмээр байгаа. Маргааш ангидаа орж ирэх эхний багшаасаа л багшаа хэдүүлээ хамтдаа нийлээд сурыг. Багш нийлээд хамтдаа хүүхдтэйгээ цуг сурж болно. Хүүхдтэйгээ цуг урагшилж болно одоо тийм ээ. Энэ хичээл дээр би ийм бодолтой байна. Та намайг сонсооч. Тэгээ багш буруу байна, зөв байна гэдэг биш. Та миний үндэслэлийг сонсооч. Эн чинь ийм үндэслэлтэй, эн чинь ийм утгатай. Хоёр дахь юм нь. Гурав дахь юм нь мөнгөтэй холбоотой. Би сая хүүхдийн мөнгөний тухай ярьсан.
Хүүхдийн мөнгөнийхөө асуудал болгож тавиарай. Ер нь хүн бол бусдтай хуваалцаж явах хэрэгтэй. 20,000 төгрөгийг ядуу зүдүү амьдралтай ч юм уу шаардлагатай хүүхдэд магадгүй 20,000 төгрөгийнхөө 5,000 төгрөгийн 5 төгрөг тутмын нэгийг та нар бусдтай хуваалцал да. Та нар оролцоогоо бий болгогийг бол мод тарья гэж байна. Ангиараа хүүхдийн мөнгнөөсөө хэдүүлээ 4,000 төгрөг авчирээд модны үр авчирээд цэцэг авчирээд ангиа сайхан болгоё. Одоо бусдтай хуваалцаж байна. Энэ хүүхэд сургуулийн форм авч чадаагүй хөөрхөн ээж аав нь ажилгүй амьдрал нь хэцүү өнчин хүүхэд учраас ерөөсөө энэ найзтай форм авч өгье. Ингэж эхлэх юм бол оролцоо бий болно. Тийм биз? Ингээ хүүхдийн мөнгө дээрээс нь шилэн дансны тухай ерөнхийлөгчийн зарилга гарсан байгаа. 9 сарын 1-ээс эхлээд шилэн данс гэдэг юм болж байгаа. Танаа сургууль зарцуулагдж байгаа мөнгөн дээр та нар хяналт тавиарай. Ер нь жилдээ манай сургуульд хэдэн төгрөг орж ирдээ яаж зарцуулдیں захирлаа энэнийг хан дээрээ гаргах ёстой мэлээ, вебсайт дээрээ тавих ёстой мэлээ. Өдөрт мөнгөө яаж зарцуулж байгаа тавих ёстой мэлээ. Мөнгөтэй холбоотой. Ингэх юм бол та нарын хамгийн сайн оролцоо бий болно. Ерөөсөө хүүхэд өөрсдөө гүйжээж л энэ бүхнийг бий болгох ёстой. Дээрээс нь би нэг хэлэх гэсэн юм бол хүүхдийн эрхийн тухай конвенц гэж байдаг. 1989 оны 11-р сарын 20-нд батлагдсан. 89 он миний амьдралд 11 сар чухал он учраас би зүгээр л тэгээд тогтоосон. Хүүхдийн эрхийн тухай хууль гэж байдаг. Ер нь хүүхдийн эрхийн тухай хууль энэ бүхнийг энэ юмны хэрэгжилт юу болж байна гэдгийг бичээрэй. Дөрөвдөх нь тэр хүүхдийн эрхийн конвенц, хүүхдийн эрхийн хууль, хүүхдийн оролцооны стратеги гэж хүртэл баталсан байгаа юм да. Та нар мэдэхгүй л байгаа. 2011 оны 11-р сар Чадар сайдын 65 дугаар тушаалаар батлагдсан байгаа. Гэтэл энэ тухай сургуулийн хүүхдүүд ерөөсөө мэдэхгүй л байна. За, дөрөвдөх юм зүгээр та бүхэн Facebook хэрэглэдэг хүүхдүүд байна уу? Facebook-тай хүүхдүүд. Гараа өргөдөө Facebook сайн байна. Ихэнх нь хэрэглэж байна. Маш сайн Twitter муу байгаа байна. YouTube дээр юм байрлуулж үзсэн хүүхд байна уу? YouTube үздэг. Ер нь бол би нэг л юм боддгийг. Хүн хууль зөрчиж байна гэж бодож байгаа бол тэр зөрчиж байгааг нь зүгээр та нар утас байгаа бол өөрийн юм байгаа бол баримтжуулаад YouTube дээр тавьчихлаа. Одоо нэг хүүхдийг сонсоод байхад нэг найзыг чинь хүүхэд нь аав нь архиуж ирэл зодоод байдаг бол бүгдээрээ очиод тэр аавтаа уулзалт та битгий охиноо зодолтоо гэл. Ингээд ийм санаачлаг гарга. Оролцоно гэдэг бол өөрөөс чинь л хамаарна. Өөрөө л санаачлаг гаргахгүй та нарыг хэн ч оролцуулахгүй. Хамгийн гол дүрм тэр байхад байна шүү дээ. Тийм учраас эхлээд оролцооны тухай энэ тухай дотроо яар. Шаардлагатай бол баримтжуул, бусдтай хуваалцжээ. Facebook дээр зургийг тавьчих л дээ. Манай энд би нэг ийм хууль бус юм харлаа. Манай сургууль дээр нэг ийм юм боллоо. Манай багш ингэж айшиллаач гэдэг юм. Тэгээд төгсгөлд нь би юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр хамгийн чухал юм бол ер нь хүн сайн явах хинээс хамаарах уу? Өөрөөс нь хамаарна. Бурхан багшийн хэлсэн үг байдгийг аврал өөрт чинь бий гэж. Сайн хүн болно уу, муу хүн болно уу? Өөрөөс чинь л хамаарна. Тийм учраас миний хэлэх дуртай нэг санаа бол хүн бол өөртөө төртөө. Хүн бол өөртөө хуультай. Та нар өнөөдөр өөртөө хууль гаргахыг бол ямар заалт оруулах вэ? Би жишээлбэл өнөөдөр өөртөө ийм 3 заалттай хууль гаргаж байна. За, энэ хүүхэд. За, хоёулаа нэг хууль гаргая. За. Өөртөө гарах хууль гэх юм бол эхнийх нь гэрийн даалгавраа тогтмол хийж одоо хичээлдээ идэвхтэй байх. За, хоёр дахь нь. Хоёр дахь нь хизээж муу зүйл тавтаж, муу зүйл хийж болохгүй. Муу хүмүүстэй нийлжлэхгүй. За, би өөртөө ийм л хууль гаргалаа. Хууль зөрчихгүй нэгдүгээрт. Хууль зөрчихгүй. Хуулийг дагаж байлгүй. Хоёрдугаарт нь миний одоо өөртөө гаргаж байгаа хууль бол бусдыг хүндэтгэх нэ. Ерөөсөө бусд хүндэтгэлтэй хандна. Ээж аавуудын нэг хэлдэг юм байдаг. Бусдтай зөв харьц гэж тийм ээ. Бусдтай зөв харьцаж байгаа хүн л явна. Тэгэхээр бусдыг хүндэтгэх нь. Гурав дахь миний хуулийн заалт бол өөртөө одоо өчигдөр би бодож байгаад өөртөө бичиж авсан оролцсон. Миний тухай ярьж байгаа бол миний ард түмний тухай ярьж байгаа бол миний иргэдийн тухай ярьж байгаа бол би оролцох ёстой гэдэг. Ийм л асуудал байна. Тэгэхээр хууль зөрчихгүй, бусдыг хүндэтгэх нь, бусдад одоо сайн хандна. Тэгээд оролцъё гэсэн ийм хуулийг би өөртөө гаргалаа. Бүгдээрээ амьдралдаа ийм баримталдаг зарчимтай болох ёстой. Тэгээд эх жил 9 сарын 1-нд би дахиад хичээл заахтаа бас нэг юм бодож байна. Тэр нь юу вэ гэхээр ер нь энэ жил би ингээд 5 чиглэлээр даалгавар өглөө. Эх жил энэ даалгаврыг хамгийн сайн биелүүлсэн, хамгийн сайн оролцоотой сургуулийн хүүхдүүдийг ч оролцуулдаг юм уу те. Тэр хүүхдийн мөнгөний тухай, тэр шилэн дансны тухай, тэр хууль дүрм хүний эрхийн одоо тэр конвенцийг судалсан тэр сургуулиудаас төлөөлөл оролцуулж агаад эх жилийнхаа хичээлийг хийж магадгүй зүгээр нэг хувилбар ийм байгаа өөр сэдвээр ч ярьж магадгүй. Юмыг сайн болгоё гэвэл би түрүүн хэлсэн хүнээс биш дүрм журмаас шалтгаалдаг. Тэгэхээр сургуулийнхаа дүрмийг үнэхээр танаа сургуулийн дүрм хүүхдийн оролцоотой байна уу? Хүүхдийн оролцоо хэр хангасан байна гэдгээ та бүхэн өөрсдөө хараараа. Ингээд хүүхдийн оролцоо
хуулийн засаглал гэдэг энэ хоёр зүйл хүүхдээсээ эхлэх хэрэгтэй. Хүүхдүүд маань сайн байх юм бол бидний ирээдүй сайн байна. За их баярлалаа та бүхэнд. За гядаа ерөнхийлөгч хүүхдүүдээ бүгдээрээ хамтдаа халуун алга туршилтаараа дахин хичээлийгээ багштай Монгол Улсын ерөнхийлөгчдөө талархлаа. Баярлалаа та бүхэндээ. За, хуулийн засаглалд хүүхдийн оролцоо гэсэн энэ хичээлийн гол агуулга нь хүүхдтэй холбоотой